манай сургууль сурагчдынхаа багаар ажиллах гэдэг энэ чадварыг хэрхэн үнэлж дүгнэдэг вэ гэдэг талаар мэдээлэл өгч байгаамаа. За тэгэхээр манай сургууль ерөнхийдөө бол 360 буюу олон талт үнэлгээний нийлбэрээр сурагчдад өгнөдөг. За энэ нь болохоор Life Skills хөтөлбөрийн суралцахуун 5 чиглэлийн хүрээнд 10 асуултыг эцэг эхээс, сурагчдаас, багш нараас гэдэг байдлаар энэ олон талт үнэлгээний бүрдлээр гаргаж ирдэг гэсэн үг. За тэгэхээр ерөнхийдөө бол сурагчийг хүрээлэн байгаа орчин буюу хамт олонтойгоо хүрээлэлтэйгээ хэрхэн нөлөөтэй ажиллаж тэдэнд хэрхэн тусалж дэмжиж багаар ажиллаж чадж байгаа вэ гэдгийг сурагчдын үнэлгээ өөрсдийнх нь орж ирдэг. Мөн түнчлэн тэднийг хариуцж ажиллаж байгаа манай сурагчдыг хариуцж байгаа багш нарын чиглүүлгийг хэрхэн үр дүнтэйгээр биелүүлж мөн түнчлэн сониуч байж асууж чадж байгаа юу гэдэг талаас нь багш нарын үнэлгээ мөн түнчлэн эцэг эхийн үнэлгээ орж ирдэг. Эцэг эх бол сурагчтай хамгийн ойр ажилладаг хүмүүсийн нэг учраас яг манай хүүхэд өөрчлөлтийг өөртөө гаргаж чадж гинүү гэдгийг хамгийн сайн мэддэг хүмүүсийн нэг гэж үздэг учраас ерөнхийдөө бол 3 талт нийлбэрийн үнэлгээгээр хүүхдүүдийнхаа багаар ажиллах үнэлгээг гаргаж